За хичээл номер 17. За үргэлжлүүлээд энэ дээр байгаа энэ hierarchy motion display utilities гэж за энэ хэдийг үзнэ. За hierarchy гэдэг энэ дээр энэ бол affect pivot only, affect object only, affect hierarchy only гэж байгаа. За энэ яг ямар холболттой вэ гэхээр за энэ хэлэлээ нэг юм нэгэн бокс байгуулчих. За энийг хаалга гэж үзэх хэрэгтэй. Хаалга. За энэ хаалга онгохдоо за ингэж онгоно гэж бол байхгүй. За би энэ хаалгыг нугсын энэ хаалганы нугсыг яг наад энэ ирмэг дээр яг одоо энэ миний энэ сум зааж байгааг яг наад ирмэг дээр байгаа гэж тооцоолж байгаа. За тэгээд энийг ингээд эргүүлэхээр за мэдээж хаалга бол ингэж онгохгүй тийм ээ. Тэгэхээр энэ move command бол энэ яг энэ бокс яг доод ирмгийн голд байна гэж байгаа. Тэгэхээр энийг яг энэ move command-а за энэ command-ийнхаа энэ x y z гэсэн тэнглэгийн энэ шуумын энэ юугаа за боксынхаа яг нугастай хэсэг дээр яаж онгох яг тэр хэсэг дээр авчирч ирнэ гэсэн. Тэгэхин тулд энэ hierarchy за энэ дээр очиод affect pivot only за энийг ингээд зөөчнө. Энийг хаашинд бол хаашин зөөж болно. За ингээд хаач. За одоо эргүүлээ. За одоо нөгөө хаалга маань бол яг хаалгыг яаж онгодог яг тэгж бол онгоож байгаа юм гэж. За энэ үдчлээ ямар нэгэн нугастай зүйл бол хийж болно. За юм ба. За энэ motion. За энэ motion бол ихэвчлэн энэ бид нар ойлгохдоо бол biped дээр бол ойлгож болно. Энэ бол biped-ийн бол цэвэр өөрийнх нь янзлага. Motion гэхээр ингээ гараад ирдэг. За мөн тухайн энгийн line одоо ингээ line тавьчаад line дээр камер гүйлгдэг. За ингэсэн тохиолдолд line болон камерын холболтыг бол эндээс бас холбож өгдөг. Энэ камер гэдэг тавьчаад за ийшээ орохлоор энэ assign control гэдэг position гэдэг. За эндээс өргөжлүүлээд бол камер болон зам хоёрын холболтыг хийж өгдөг. За энэ display гэж байна. За энэ дээр энэ light, camera гэдэг эдгээр бүгднийг хийсэн дүрсээ hide хийх үү, hide by category. За hide хийж нуух уу, гаргаж ирэх үү. Эндээс бол rector. За rector гэхээр энэ rector animation гэж байдаг. Rector гэдэг маань бол энд main toolbars гэдэг дээр дарж очиж жагаад за mouse баруунууд дарахлаар энэ доор rector гэж байна. За энийг шахаад тийш хийч. За ингээд энэ бахан дүрстэй юм хүний дүрстэй за энэ даа цамцтай юм бокстай юм гараад ирчин. За энэгээр бол ихэвчлэн visual effect болон хөдөлгөөнд яг бодит харагддаг хөдөлгөөнд анимашныг бол хийдэг. Хатуу биетийг одоо хатуу биет нь зөөлөн биет дээр унахад яг ямар үйлчлэл явагддаг тэрийг хийдэг. Тэрний тохиргоог нь мэдээж за энэ rector гэдэг ингээд ороод ирэхлээр за шинэ энэ бит дээр дарахлаар ингээд ороод ирж байгаа энэ rector. За тэгээ энэ preview animation гэдэг. За ерөнхийдөө бүтцийн хувьд бол Max програм маань яг энэ command panel-ийн хувьд бол ийм байгаа. За тэгээд альва битийг бас байгуулж зурхтаа шууд одоо шинэ энэ бокс за эндээс нэг цонх. За энэ цонхыг мэдээж энд байгуулахдаа ингээд байгуулахад энэ бол яг зөв тэгшин бол зурагддаггүй. Тэгшмээ бол алдаж явдаг. Тэгэхээр энийг ингээд зурхын тулд энэ доош орсон юу snap tool 3 байна. За энэ бол одоо нэг өсөндөө шугам гэсэн үг л дээ. Шугам. За ингэж бол бас
давхар хэлчихэд тухайн биетийг бол тэгшинтэйгээр зурдаг байгаа.